сэтгэлээ янаага. Үгэлж ядахгүй надад. Өөрөө баха хооцорч байгаа. Скотрол ямар савлж байна? Ямар сэтгэлээ. Өөрийнхөө нутгийг манай ард түмэн айгүй халуун татны хүлээж авч байгаад маш их сэтгэлээ ирж байна. Та гомод ямар сэтгэлээ? За яг нь найзтайгаа цагаан сүнийхээ дээшлээ биднийг угтлаа. Үнэхээр сайхан байна. Үнэхээр сэтгэл хөдлөж байна. Бидийг Монголын ард түмэн та бүхэн үнэхээр хүлээж ирсэн байна гэдгийг үнэхээр сэтгэл зүрхээр мэдэж байна. Их баярлалаа. Дэлхийг дугуйгаар тойроход найдварыг нийлүүлсэн биелүүлээд Монгол хүний сэтгэлийн зэрэг зориг асуужээд өнөөдрийн хорны концерт амжилттай хүрсэн ирлээ. Дэлхийд орсон аялын багийнхнаа хамт олнон угтаж манай ард түмэн ах トゥ төрөл төрөсөд аялагчид олон 10 хоног сайс хүнийхэн дээжийг өргөж сэтгэл догтлон хүлээж байсан. Энэ баярт бүч одоо бидэнд тулгараад байна. Сайн таны хүү дэлхийд хараад ирлээ. Та сэтгэлээ хооцохгүй. Би маш их баяртай байна. Хүүгэн хизээ нэгэн цагт ингээ хүрээд ирнэ гэж би бодож байсан. Тэр миний хүссэн бүгдийн юу биелдэ. Би энэ маш их баярлж байна. Бүгдээр нь баярлж. Хогтолт Монгол түмнийхэн нэр алдрыг зориг төсвөрийг дэлхийд дахин суурайтуулан иржээ. Явж байгаа. За ингээ танаа гэрүүлийн хүн дэлхийд хараад ирлээ. Та сэтгэлээ хооцохгүй. За ингээд манай гэрүүлийн хүн дэлхийд хараад ирлээ. Энэ бол одоо эр хүний чадвар шансааг харууллаа. Монгол эр хүн ер нь ямар эр зоригтой байдаг, төсвөр хадгалжтай байдгийг бол энэ тав маань харуулж ирлээ гэж бид одоо бодож байна. Бүх ард түмэн тэгж ойлгож байгаа гэж бодож байна. Тийм учраас одоо бид бол үнэхээр өндөр сэтгэлтэй байна. Ингээ танаа хүү дэлхийг ингээ дуугаар тараад ирлээ. Та ямар сэтгэлтэй байна? Их баяртай байна. Ёстой маш их баяртай байна. Хүүгээ хүлээв үү? Хүлээлгүй яах вэ? Зовлон явахт нь санаа зовно үстэй. Зовлгүй яах вэ? Санаа зовоод хоног тоолоод тэгээд хүлээж байлаа. Ямар ч нэг явж ирснийг болоод ингээ ирлээ ямар. Харин тий явж ирснийг бол одоо үрээд ирдэг чи ёстой сайхан байна. Спортын нөлөөлөлийг дэлхийн спортын тавцанд өргөн мандуулсан тамирчин 5 залуудаа цаашдынхан ажил амьдрал сайн бүхнийг дахин ярьж байна. за ингээд сэтгэл зүтгэлээр амжилттай мухтаж авсан. За ингээд спортын талбай дээр одоо ингээд уулзаад явах хайшраа. Ингээд энэ төрсэн сэтгэлээ ер нь дэлхийд тойрох хугацаанд бодож явсан зүйлээс оноо өгчтэй хооцохгүй. За үнэхээр сайхан байна. Сайхан манай нийслэлийн хөдөлмөрчийн төлөөлөгч ингэ талбай дөрөн цуглаа. За мөн эх орны өнцөг болон бүрээс биднэртэй уулзах хүмүүс ирсэн байна. Ингээд сайхан цуглаан хийж одоо манай биднийг угтах зохион байгуулалт хорооноос ингэ зохион байгуулсан ийм сайхан уулзалт хийсэн. Их баяртай байгаа багийн гишүүдийн өмнөөс хэлхийн зүйтэй байхаа. Бүрэн ямар сэтгэл Маш сайхан байна. Би өндөө хэлэхүүг алга нэр хил дээр орж ирэл улсынхаа хэлийнхаа шороог үнэхээр бид нар уулж ирсэн. Тэрнтэй адилхан өнөөдөр энэ олон сайхан ард түмэнтэй уулзаад эхнэр хүүхэд ээжтэйгээ уулзаад маш их сэтгэл хөдлөж байна. Бид нар яваад ирлээ. Энэ талбайгаас гарч ирснийгаа санаж байна. Одоо бодоход нэг итгэмээргүй санагдаж байна. Гэхдээ хүрээд ирлээ. Тийм л байна. Миний хувьд гэсэн сэтгэл хөдлөл хэцүү байна. Гэхдээ би хүсэн хүлээж яасан нутаг эх орныхаа
төвд ирсэнтэй үнэхээр баяртай агуулт үнэхээр баяртай олон газар их юм үзэж гисэн миний Улаанбаатар миний л үзсэн тэр газартаа яг адилхан юм шиг надад сэтгэл төрж байна. Өндөрлөө тийм ээ тэгэхээр багийн 5 дахь гишүүн одоо бас сэтгэлээр нэг хуваалцах уу Ангис Баатарын байдлаар уулзж байгаа хэлбэр маш их сэтгэлөдлөд ярих юм олдохгүй юм байна. Нийслэлийн дэвд албаны хүү хорсон олоор дүүрч 5 хуруу багийнхныг өгөх баяр хөөрөөр цалин байлаа. Сайн сугараа гэж салах нэг өдрөөч санууг сариулцах сайхан учрал басвын утга учир юм бий. Өдрөн одсон мянган саржлын улбаанд нэр мөрөө үлдээгсэд бүгд л зоригтнууд зоригтонгууд байсан гэлцэн. Хоолны дэжинд өгдөж хойд хурдгаа мартах шахсан цаг үед дэлхийн спорт аягийн төвхөнд айргийн тавд автаа явах томоохон аялал хийгээд ирсэн 5 хуруу багийнхнаар бахархахгүй байхын аргагүй. Хязгааргүй хорон зайд мөн хөрвүүлж хөдөлгөөн дуусна гэж үгүй адил хүний хүсэл тэмүүлэл сэтгэлийн ертөнцч мөн төгсгөл гэж өгөө аж гоо. Монгол хүний сэтгэлийн галтал хүсэл тэмүүлэл улам бадрах болтугай.